За хай тэнгисэрэг дээр 2 4 7 17 18 реакшн эхэлж байна. Реакшн эхлэхээс өмнө битээ та нарт нэвтрүүлгийн нэг оролцогчийг танилцуулах чинь. Тэг сюрприз өрөөд энэ удаагийн нэвтрүүлэгт реакшн маань цуг орё гэсэн. Аха. Тэгээд 3 2 1 Шинэ оролцогч. Шинэ оролцогч Люфи. Ишаарлаа. Гинэр. За манай шинэ оролцогчийг Люфи гэдэг. Энэ жил 2 сарын 27-нд төрсэн эмэгтэй. Ингээд манай реакшн бичлүүдэд цуг оролцоол. Жохон нойрм байгаа шүү. Уучлаарай монголчуудаа жохон нойрм биш. Гэртээ ирээд 2-7 хоног болж байна. Тий. Идэж уух дуртай. Унтах амар дуртай. Айгүй унтамхай. Тий. Одоо 17 хоногтай. Тий. Одоо жохон нойрм байна. Тэгээ өртний доороод дээр та наваа гидсэн идлээд байна гэсэн. Би энийг доороо тавьчихад нуугаад идлээдсэн. Тэгэхгүй бол битэрийн үүр дээр гарах га доор дөнгөнөд. Тэгээ хүл хазах айгүй дуртай. Гарны уруу бас айгүй хаздаг. Аймс хазах айгүй дуртай нэг юм оролцогч байна. За одоо нэвтрүүлгээ жигтээс эхэлж гэж. За нэг удаа харцгаа. Амтчаас нэг юм жижиг юм байна. Ер нь энэ хоёр дугаар айгүй тийм emotional сэтгэл хөдлөн дугаар боллоо гэж би хувьдаа дүгнэлээ. Тий. Уйлууллаа, инээлглээ тий. За 17 дугаар дээр манай хоёр маань хайдваяасаа гарч ирээд цэдүүлээ бол хоёр маань ер нь бол тий нуулгүй ярьсан ингээд энэ үуч хэрэгтэйсэн байна. Зөндөө ярилцсан. Цэдүүлээ бүр даруухан болцсон байлээ тий. Хосоо олцсон юм шиг сууж илээ тий. Тэгээ уул яаж ихсэн айгүй гоё дотн яриа өнүүлээд айгүй гоё эсэн л гэсэн юм хоёлаа. Тэгэхээр нэвтрүүлгийн баг энэ хоёр хостод төрчлөө гэж би бол хувьдаа дүгнэж байгаа. Тэгээ би бас л гэж дүгнэж байна. Тэр өдөр би чи өрөөндөө хоноогүй гэсэн. Нөгөө өрөөнийх нь roommate Тод Дүлгэн хоёр ер нь байхгүй байсан гэсэн. Тэгээ алга болсон. Тэгээ ер нь жоохон хэцүү байгаад байдаг л гэдэг жилээ. Тийм тэгээ биелийн маань уулаа байхгүй болонгод золоотой сугаар шонсон байлээ. Нууц камер гарч ирсэн. Ингээд тэр өдөр чинь асалтын өдөр байгаа шүү дээ. Хин асагдах бол яах бол гэл нөгөө ярддаг юм ярьдгаараа яриад. Цэндээ цэдүүлээд Тод гурван гэл оройхийн асагдах бол яах бол гэл. Тэнгүүд цэндээ бүр өөртөө шантарсан те би ингээд бараг бууж өглөө мөглөө гэлтгсэж Тод битээ тэгмиг гэл те. Цэнд бол өөрийгөө асагдах мэдчихсэн байл те. Тэгээ ер нь бол бүгд ер нь асагдах хүмүүс бол ер нь бүгдээрээ мэдчихсэн баха. Ямар нэгэн байдлаар таамаглаж байсан бах. Тэгээд угаасаа нэвтрүүлгийн одоо энэ чинь төгсгөлн ширж гин. Тэгээд ямар нэгэн хүнтэй романс үүсгээгүй ямар нэгэн тийм хайрцаглийн холбоо матч нэдрүүсэх байх юм л угаасаа хасагдах нь ойлгомжтой болчихж байгаа шүү дээ. Одоо тэгээ энэ хоёр дугаарын дараа угаасаа хасал дахиж явагдахгүй учраас энэ үеийг давчуул гэдэгсэн. Тэгээ ер нь энэ хоёр дугаарыг давцсан бол тэгэл ерөнхийдөө нэвтрүүлгийн төгсөл хүртэл явах гэдэг байгаа шүү дээ. Өөр нууц камерсан чинь Жиун Тамира хоёр байна. Жиун Тамирагийн өрөөнд орсон нөгөө чемданы янз манз ч өгөөл. За бараг чи одоо ахи асагдах юм бол би бүр шантарлаа гэлтэй. Асагдуулмааргүй л гэдэлтэй юм. Тэгтээ Тамира бол асагдахгүй байх байсан баха. Тэр хоёр ч юм бол бас ерөнхийдөө матч болгон тодорхойлцсон шүү дээ. Камераас хараад тий. Тэгээ цэнд ч гэсэн угаасаа чи Тамираг хараад өөр болцсон гэх юм жоохон гомдолж ярьсан байна. Тийм цэнд нөгөө Жионыг ярилцах болзоонд ураад тэр онд хөрх ярилцсан тий. Тийм магадгүй Тамираа орж ирэх байсан бол бас цэндтэй юм цэндтэй ямар нэг юм болох байсан л юм шиг байна лээ. Тийм. Тааш Тамира ороод ирсэн, краш ороод ирсэн өнгөрсөн. Тэгсэн чи Жио маань Тамираг татаж аваад үнсээд авсан. Ер нь айгүй нотой. Тэр айгүй нууцаар нэмгээд ах шиг байна. Камерны өмнө юу ч байхгүй гэж байгаа л нэг мэдсэн чи нууц камерын зүгээр үнсэж байгаа юм бариад авчихсан. Ер нь камерны ардуудын үнсэлцэх тэрвэрлэх янз бүрийн юмнууд зөндөө л болдог баг. Тэг нэвтрүүлгээс л харуулдаг болохоос шүү. Тэгээд ярианы сэдв хийсэн байгаа тэднэрт ингээд группээр нь болгож агаад зарим нэг групп нь болохоор одоо Монголтой ажиллах те Монголтой амьдрах талаар ярьсан. За нөгөө октын групп нь болохоор токсик харилцаа үргэлжлэлийн талаар ярьсан. Спортны талаар ярьсан. Тийм шүү дээ. Усан спортоор олимпиад оролцсон одоо манай Тамира байгаа шүү дээ. Тэр залуу бас юу гэж боддөг юм бол гэдэг нэг сонирхолтой байсан. Яг үл ерөн монголчин тийм нэг тийм далаад гарцгүй орно шүү дээ. Тэгсээр нь одоо тийм усан сэл дээр бас олимпиад оролцоод амжилттай явсан гэж бодонгууд бас бахархмаар байсан учраас Тамирын юу гэж ярих нэг сонирн байсан.
Тэн дээрээс нь усан сэллийн спорт ч Монгол нэг хөгжөөгүй, бассейн ч гэсэн нэг хөгжөөгүй. Одоо тий байдаг бассейн гэвэл одоо төв бассейн, эсвэл буудлуудын бассейн ч юм уу тий. Тэгээд янз бүрийн бас тийм дэмжлэг байдаггүй гэсэн. Тэгээ улсаас ямар нэг дэмжлэг байхгүй одоо нөө сагстай харьцуулах юм бол одоо жишээ нь айгу муу хөгжиж байгаа. Гэхдээ ерөнхийдөө юм тэмцэл нь бол айгу сайжирч байгаа гэж хэлээ. Тэгээд Монгол бас юу бэлтгэл хийхгүй тэр тамир чинь Таиландд гадаад бэлтгэл хийдэм байлээ. Тэгээд Таиландд бэлтгэл хийдэм байлээ. Тэрийг бас өмнөх дугаараас нь мэдсэн. Хүн болгол Монголд амьдармаар идэг штэ гэдэг. Тэр бас тэгсэн штэ. Тэгээд ер нь бол үнэн штэ. Хүн болж өгвөл залуучууд бүгдээрээ л Монголд амьдрахыг хүсэж байгаа. Тэгээд эндээсээ багасаа өссөн эсвэл багасаа ирээд амьдарсан хүмүүс Монголд шууд очиод бас амьдрахаар бас нэг жижиг сажиг стресстэй асуудалтай юмуд байдаг ч гэсэн хүн тасдаг тий. Хүн болгон өөр л бах л та. Зарим нэг хүмүүс нь бол энэ ч одоо юу гэдэг гадаадад олон жил болоод тасцсан хүмүүс бол нэг их амар тийм Монгол явъя энэ төр гэж бодохгүй. Зүгээр аялал ингээл байж явах нэлээ гоё. Зарим хүмүүс бол ингээл энд хийж байгаа ажил нь дургүй байдаг болоод тэр юм уу юу гэдэг Монгол руугаа буцах юмсан гэдэг бас тийм хүсэлтэй хүмүүс зөндөө байгаа. Тэнгүүд эсрэгээрээ бас Монголоос явах юмсан гэдэг залуучууд байгаа гэж бодохлоор бас амар их байдаг тийм. Айгуу сэн тий. Ер нь залуу үеийн хүүхдүүд л амар сургуулаа төгсөөл ийш тийшээ сурмаар нь яаж явах вэ ингээл тий. Гой тэд нар орой нөгөө чимдам дана бэлдээл өрөө мөрөөнд мазра байжсэн чам тэрийг тотыг авч гараад тэг бөөндөө цугларцсан. Тэгээ амар хөөрхөн ингээд нацгийн жоох хөвчийг цаана ингээд баглаатай цэцэг өрцөн. Тэг ингээд тэрэ ингээд тотоо ингээд наашаа гаргаж ирж байгаад ингээд чи бол миний анхны болзоо анхны захиа анхны тэр гээл тэгэл албан ёсоор надтай ирэхээч гээл. Тэгэл тод амар ойлгочихснаа бараг л ингээд амар баярлалаа тэгэл мэдээ зөвшөөрж ингээл. Тэгэл юм хөөрхөн албан ёсны хөөрхөн осууд гарч ирсэн те. Нацгийн мөрийг нэг ард нэг жоох хөвч ингээл. Байсгээл. Зөвчгөл. Тэгээд тэрний ард нь бас цэдүүлээ уулын 2003 ингээд тэрвэрлсэн зогсож ийсэн. Тэгээ ер нь бол ингээд нэвтрүүлгийн осууд ингээд нэг нэгээр ингээд илт болж эхэлж юм трейд одоо бол official те баталчлаа штэ бүх хүмүүсийн урд. Тэгээд уулын цэдүүлээ хоёрыг бас бүгдээр харж байгаа. Золоо нацсан хоёр бол ойлгомжтой. За тэгээд живүүн тамира хоёр гээд ер нь ингээд ойлгож эхэлж байгаа тий. Гэтэ яагаад ингэж амар тодорхой болгоод байна гэдэг айгу сонирн байна. Тодорхой байж ижил нэвтрүүлгийн сүлдүүлдэг юм биш үү? Гэхдээ яг би одоо нэг өөрийн нэвтрүүлгийн багт байсан бол босууд аль аль нь тодорхой болж гэнэ гэдгийг жоохон нуугаад тэгээд сүүлийн дугаар дээр тодорхой болохыг хүсгэсэн байхгүй юу? Тэнгүүд ингээд эрт тодорхой болгоод ангууд би бас гайхаад байгаа. Гэтэ магадгүй бас сүүлийн 2 дугаар дээр юу ч болчих юм билээ тий. Юу ч болчих юм. Буцаа нөгөө хэдийг оруулаад ирэх юм билээ. Буцаа хасаа ороод ирэх юм билээ. Буцаа хасаа ороод ирэх юм билээ. Ер нь юу ч болж байгаа. Тэгэд анхны бараг надтай үерхээч гэд нүдцэн мэцэг авчруулаад бараг хийсэн хос болов яв. Тэгээ ерөнхийдөө зүгээр ингээ олон нийтийн нүдэн дээр ингээд үерхлээ зарлаад тэгээ гуйсан өөдгөн зөвшөөрсөн тийм үйл явдал болсон. Бусад гуйлтууд дээр болохоор ерөнхийдөө ингээл авч яваал нэг нууц газар яриа үүсгээл тэгж үгээд. Чинзон боко анар гурав шиг тийм хайрын гурав шиг оруулж байхгүй тий. Орой насалт болсон баа. За энэ удаагийн асалт ямар байх болоо гэж бодсон чинь бүгд нь ингээд самбар бариулсан зогсоож исэн. Тэгээд шууд хасах хүнийхээ нэрийг биччихсэн. Эхлээд октоудаас нь асуусан. Октод бол хасах нэрнээс цэндэ буянт. Тэгээд Энкигийн нэр байсан. Тамирагийн нэр нэг л байсан. Энэ дөрөв нэр байсан. Хамгийн их саналтай цэндэ буянт хоёр шууд хасагдсан. Ямар ч юм хэлэхгүй, ямар ч тийм октоудаас нь санал авахгүй шууд бабай. Тэгээд цэндэ бол ойлгомжтой мэдээж хосоо болохгүй. Тэгсэн чинь буянтыг тэгээд лээ. Ерөөсөө ингээд бус октод яриа өрнүүлэхгүй байсан гэдэг. Тэр шалтгаанаар хассан гэсэн. Тийм болохоор буянт зүгээр ингээд л өөрөө орж ирчээл өөрийгөө танилцаал гарчлаа гэж би хувьдаа харж байна тий. Тийм л юм байл л да. Угаасаа октод нь бүгдээрээ тэгээдсэн. Ердөөсөө дөлгөөнтэй л ингээд баг л байгаадсэн. Ердөөсөө тийм нэг өөр октодтой контакт үүсгэх гэж оролдоогүй гэдэг утгаар нь тэгээд тасцсан гэж хэлж илээ. Тийм. За тэр таваас тэгээд мэдээж хамгийн их гаргасан нэр бол Били Дүлгэн хоёрын нэр байгаа. Били Дүлгэн хоёр шууд тасагдсан байгаа. Бас. За тэгээд нэг илүү гарцаа хүүгээд байсан. Тэ. Тэгсэн чинь бүгдийг нь хэлж аваад одоо энэ дотор байх ёсгүй нэг хүнийхээ нэрийг бичгээд. Тэгсэн чинь амар юу байсан те.
Тэгээ хөөх амт Энки өөрийнхөө нэрийг бичсэн байсан. Угаасаа Энки мэдчихсэн л ахлаа, мэдэрчсэн байх л та. Тэгээд нацгаа хүртэл гэдсэн шүү дээ. Энки ингээд миний самбар дээр өөрийг нь бичиж байгаа ингээд хараад байсан гэдэг. Тийм юу байсан гэдэг. Тийм амар юу байсан гэдэг жишээл. Тэгэхээр ерөнхийдөө Энки мэдээл өөрийнхөө нэрийг бичсэн баг. Гэхдээ тэрийг харахад бол амар хэцүү л байсан. Гэтэ бас өөрөө тэгслэх. За ингээ бүгдээрээ ус олцсон юм шиг би өөрөө гарах чадвар бичсэн баг тий. За тэгээ ийм олон хүн асагтаад ингээ бүгдээрээ хос хосороо маачлсан. Тэг ингээд нууц камер тасч бүгдээрээ ингээ хос хосороо тий. Бүгдээрээ нэг орон дээр очиж битсэн. Угаасаа тодорхой болсон бүгдээрээ тий. Тэгээ энэс цааш ер нь дандаа хосуудын контент харах юм болов гэсэн чинь 18 дугаар дугаар дээр бүгдийг нь өөр өөр болгоцсонтэй холиод солиод Трей уулын хоёрыг зөвхөн олгоод Тамир золоо хоёрыг олгоод Нацаг живэн хоёрыг олгоод тэгээ Цэлмэг тод хоёрыг олгоод ингээд хооронд нь ярилцуулаад тэгээ ярилцаж үзээгүй хүмүүсийн бас хооронд нь нийлүүлээд жишээлбэл Тамир золоо хоёр хоорондоо нэг ч яриаг өгсөн. Тэгээ тэр хоёроос хөрх ингээд ярилцаад тэгээ чамтай ярих боломж олдоогүй энэ төр гэлтэй. Тэгэж явж ирчээд нэг яриа өнүүлсэн. Тэгээ тэр амар хөөрхөн гэр бүлийн яриа өнүүлсэн. Тэгээд ер нь бүгдээрээ ээжийнхаа талаар тэгээ эсвэл эмээгийнхаа эсвэл аавынхаа талаар ингээл яриад байжсэн чинь одоо чихвчээр ингээд гэр бүлээс чинь мессеж ирсэн гэл. Тэгэл ингээл чихвчээр ингээд нөгөө эд чинь гэрийнхнээ сонсч чинь бараг л бүгдээрээ л уйл алсаатай. Хамгийн инээдтэй ингээ октод нь сонсож байгаа л ингээ уйлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл уулын золоо 200 тэгсэн чинь ингээд цэдүүлээ Трей хоёр миний гүйлж Минийхөө мондог гэсэн. Амар хөөрхөн ингэ жоохон хөвгтөө чиг харагдав. Бүр яг ингэ жоохон хөвгтийнхэн төрх нь гарч ирд юм билээ те яг үйлээ тэгэж ойлоод яасан. Тий, зэдүүлээд ээж нь ярьсан чинь бүр шууд л ээжээ сонсоод тавьсан гэсэн. Тий, айгүй хөөрхөн байсан. Тэр хэсэг бол амар хөөрхөн байсан. Тий, трейдер бас нөгөө өвөө бүгдээрээ ингэ ярьсан чинь ингэ уйлаагаал. Би ч гэсэн тагаа уйлцсан тэд нар. Тийм минжээд байгаа уйлцсан. Тэгээд тодынх дээр айгүй хөөрхөн юмсэн дүүн төрүүлж яриад. Өө яна та унцаар хിവэрлээ нөө гэх. Амар хөөрхөн манад өвшиг санагдсан. Тодын имэн айл талны мэдгүй увсах юм шиг үлээ. Уусаа. Миний окн ажлаан бүтээгээд күрээд иргэлээ. Гэсэн чи амар инээдтэй дараа нэг нууц камерт хэдүүлээстэй амар ичмээр юм а гэр бүлийн өстө мондог байгаарай өстө ажиллаа бүтээгээд ирээс бидний нөөстө тэр секси дэс мессеж ичмээр ингээл хоорондоо инээгэлтэй ярьж ирсэн. Тэг ер нь бол бүгдээрээ гэр мэрий бол санаж исэн бол ойлгомжтой л байна. Гэр орноосоо хоол тэгээ дээрэс нь нэг юу гэдэг хамгийн сүүлчийн хэцүү үе ингээд давцсан гэдэг утгаараас ингээд бас жоохон баярын төлөмж зарим гаргасан баг. Тийм. Угаасаа хинч гэр бүлийнхаа нэг удаан уулзаагүй байж байгаа тоологоос сонсвол хинч шууд ингээл нулимсаа асуугаад үйлдэн тий. Мэдээж баярын нулимс л та. Тэгээ гой сонсогдсон дотн сонсог. За тэгээд оройн тоглоом болоод бас нөгөө нэг өнөөдөр болгосон хосоор нь суулгаж агаад movie night, quiz night хин одоо кино сайн мэдхүү зэдхүүгээ тоглоом хийлгээл те. Тэгээ ам барих гэдэг болов. Тэгээ липсинг. Тэгээ ам барих тийм тоглолт одоо үзүүлбэр урлагийн үйлчлэг хийсэн байгаа. Тэгээд ер нь бол бүгдээрээ гоё яасан тий. Юу уул театрын хоёр бол үнэн гоё яасан. Тэр хоёр алсан. Тэр улаан санааг бол алсан. Хооронд нь ер нь ингээд хосоо тодруулсан ямар ч хасалт байхгүй ингээд бүгдээрээ бараг найз уулцсан. Тэгээ бүгдээрээ айгу чөлөөтэй хэлээ тий. Ямар ч тийм өсөлдөх юм уу байхгүй. Айгу тийм гоё чийл дугаар байлаа. Тий. Ердөөсөө өсөлдөх шаардлагагүй болчихж байгаа л да. Гэхдээ бас одоо юу гэдэг нэг нууц өрөөнд орох өрсөлдөөн бас явагдаж байгаа шүү дээ. Нэр ахиад байгаа юм болоо одоо сүүлийн дугаар дээр нууц өрөө дахиад нэг ганц байгаа байлгүй дээ. Тийм одоо айгу сонирхолтой. Одоо ингээд энэ хоёр дугаар дээр ингээд бүх ингээд хүмүүс нь хасагтаад маач болчихлоо. Тий. Тэгээ дараачийн хоёр анги дээр юу гарах нь бол айгу сонирхолтой. Харин тэр бас айгу сонирхолтой байна. Тэгээд финалийн хоёр одоо спешиал сүүлийн хоёр дугаар дээр бас илүү спешиал реакшн хийж бодож байна тий. Таадаг гоё юм үзүүлнэ. Юу? Би өөрөө юу гэсэн. Хоёлаа Таиланд гэсэн гэж. Хотлоо. Тэгээд надад айгу сонирхолтой. Одоо ингээд энэ бараг төгсгөл юм шиг санагдаад тэгээд одоо дараачийн хоёр анги дээр нь яах юм бол яг л түрүүчийн сизний анги дээр тэд нар ч нөгөө бас захиа бичүүлээд
хоорондоо матч болох уугүй гэдгийг шийдүүлсэн шүү дээ. Тий. Тэнгүүд одоо энэ дээр ингээ матч болох ч юм уу дараагийн хоёр ингээ яа гэм бэ? Харин зүгээр тий саяны хоёр дугаарыг үзэнгүүт надад зүгээр нэвтрүүлэг дуусчихж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Харин тий. Тий. Угаасаа бараг л бүгд л ойлгомжтой байж лээ. Тэр нэг орон дээр хөвтөж байгаас нараал за энэ хоёр матч, тэр хоёр матч, тэр хоёр матч, энэ хоёр матч гэл. Тэгээд гэхдээ яг одоо нэвтрүүлгийн багаас нэг тус нь ингээд нэг өөр хүмүүстэй хосууд болгоод янз бүрийн даалгавар биелүүлээд ингэж тэгээд тэгж яах хоорондоо ингээд цаагаараа жиг зүг өөр янз бүрийн болдог ч юм уу. Тэгж магадгүй гэж бодогдсон гівчиг. Зүгээр ерөнхийдөө ингээд байгаа байдал энэтрийг нь харангуут тийм байхгүй юм шиг. Гэхдээ яг яадаг ч гэсэн харъя та юу болох нь сүүлийн 2 дугаар дээр ерөнхийдөө нэвтрүүлгийн багаас бас зөвүүн зөв юм төлөвлөсөн байгаа хаа гэж найдаж байна. Төлөвлөсөн байгаа юм да одоо бүгд хоёр анги байгаа. Тий, ингээд зүгээр шууд дуусчихгүй байхаа гэж бас би бодож байна. Гордож байна. Ямар нэг юм бас ямар нэг юм яахлах. Тий, ягаад гэвэл одоо юу гэдэг энэ season 2 дээр чинь бас ижилхэн л юм болох юм болов гэсэн чинь хасаалт масалтан дээр шал өөр юм явж байгаа. Оролцогч нарын шинээр ингээд орж ирж байгаа танилцуулгын нэтер нь бас өөр байсан гэдэг юм. Тэгэхээр энэ үед бас төгсгөл нь бас өөр байх магадaltaй. Тий. Юу сонирхолтой байна. Тэр нь бол одоо нэг тааж мэдэхгүй. Тэг ямар хор, ямар найруулга одоо нэвтрүүлгийн багаас явах нь тий. Эсвэл нэг гадаадын шоуг бодож үзэх юм бол одоо жишээлбэл энэ хүнтэйгээ цаашдаа өрөх үү эсвэл одоо ингээд болох уу гэдэг асуулт явагдах чинь билүү те. Яг л гадаадын Францын юм нэвтрүүлэг дээр тэгдэг байхгүй ингээд хоёуланд нэг юм шил бариулсан. Тэгээд төрүүлж шил хагалсан нь одоо яг нэвтрүүлгийг хожин гэх юм уу те. Эсвэл хоёулаа хагалахгүй хоёулаа ингээд матч болоод гарч ийн гэх юм уу те. Тиймэрхүү үйл явдал болох болов уу гэж би бас гордож байна. Тий. Юу Шведих дээрээс игдэж штин яг тэгдэж штин хоёр юм шилэн бөмбөлөг барьсан. Тэгээд хэрвээ матч болмоор байвал тэр шилэн бөмбөлгөө барьж үлддэг. Матч болмооргүй шууд шилэн бөмбөлгөө хагалж магаддаг ч юм уу. Тийм. Тэгээ хоёулаа хагалвал тэгээ буудаа. Тиймэрхүү юм болох байх шүү. Болж магадгүй. Миний тэгтээ хэм идэх вэ тэгэл харжлаа. Тэгвэл одоо хоёр сүүлийн хоёр анги дээр ахиад хэдрийг болзуулаад явна. Өөднөстэй. Тэгсэн чинь ингээл уйл ядрын хоёр би чам таартай гэж дуусал яах. Яшгаа түүл жинхэнэ зохиол бол. Тэгвэл гэхдээ угаасаа амьдрал дээр тийм хосууд болсон гэж зарлж яах юм те. Тийм шүү. Гэхдээ тэр амар би бүр ингээд сонин санагдаад байгаа. Тэр нөө нэг трей тод хоёр нөө нэг амьдрал дээр ингээ үерхдэг гэдгийг зарлцсан нь. Тэрийг яагаад ингээд нуугаагүй юм бол нэвтрүүлэг дуустал. Тэгээд нэвтрүүлэг цаанаасаа зарлж болно. Угаасаа дараагийн хоёр энэ дээр гарах юм чинь. Үгүй би бодохдоо бол хэрвээ ядаж тэр хоёр ингээд амьдрал дээр одоо зарлаагүй байсан болов заяа бас ингээд suspense байгаа байхгүй тийм ямар нэг юм өөр дуусч магадгүй гэд. Тэнгүүд ингээд трейд тод хоёр угаасаа тодорхой болсон гэдэг тэнгүүд надад цэдула үйлийн хоёрын хооронд угаасаа за тэр хоёр ч гэсэн баттай юм ингээд бодогчж байгаа байхгүй. Би яагаад гэвэл цэдула ингээд mastermind те ингээд дотор амар юм бодож агаад явж агаад тодыг эргүүлээд тэгээ өөртөө ингээ ирэхэд дуусах юм болоо гэж би уг нь гордож ирсэн байхгүй юу. Чи анхнаасаа тэгээд хэлсэн. Би угаасаа цэдүүлээ дэмжижсэн шүү дээ. Цэдүүлээ тод хоёр ингээ яваад дуусчаасаа гэж бодож ирсэн. Тэгсэн чинь тод трейд үргэсэн гэдэг амьдрал дээр ингээ угаасаа зарлцсангууд за тийм болохгүй юм байна. За тэгвэл угаасаа үйлээтэйгээ дуусах чинь байна л гэж бодож байгаа байхгүй. Итгэхгүй юу нууж байгаа юм бол тоо. Тэнгүүд бас тэрэн дээр жоохон алдаа гаргасан юм болов гэж бодоод байгаа. Яг ингээм амьдрал дээр угаасаа үргэж байгаа гэдгийг зарласан. Үгүй албаар л тэгж байгаа. Тэр чинь нөгөө нэвтрүүлгээс pop-up хийж байгаа шүү дээ Шингэрэлээ. Үгүй тэгтэл тиймэрхүү юмыг ерөнхийдөө ингээд юу нууцлаг байсан дээр байхгүй юу. Тэр чинь нэвтрүүлэг дуусаагүй шүү дээ. Нэвтрүүлэг дуусгаад ингээд 4 дугаар бүхэл бүтэн 4 дугаар дутуу байхад тэр хоёр ингээ үргэж байгаа амьдрал дээр үргэж байгаа гэдгийг зарлуулсан гоцоо. Тэр чинь ингээд амар том спойл болчихж байгаа. Харин тийм. Эндхийн бас нөгөө нэг нэвтрүүлгээс ч Love is Blind. Тэрэн дээрээс нөгөө хосууд матч болчингуудаа дараа нь 6 сарын дараа ингээ уулзж байгаа хгүй нэвтрүүлгээ багаараа. Тэгсэн чинь ингээд нэг хос нь ингээд 6 сар бүхэл бүтэн 6 сар жирэмсэн гэдгийг нууцсан байсан. Тэгээ нэвтрүүлгээр л ингээд зарлаад тэнгууд тэр хосууд чинь сошиал медиагаар ингээд зарлж болж байгаа хгүй тий. Тэгэхээр бас тэгж нуух хөстэй байсан юм болоо гэж бодлоо тий. Тий, уг нь бол ингээд нуугаа тий бас энэ чинь спойлдахгүй байх хэрэгтэй байхгүй. Одоо тэгвэл 4-5 дугаар үлдсэн багт нэгчингүүд чинь ингээд аюу сонирхолтой болцсон. Гэхдээ яг хөө ингээд харжлаа юу болох нь уу тий. Нэвтрүүлгийн дараа нийлсэн юм билүү. Ямар нэг өөрөөр дуусаад. Тийм байна. Гоё дугаар байлаа. Ойлгомжтой байлаа.
Дараагийн 2 дугаарыг төсөө ядуулж байна. Тэгж байна. Та нарт энэ удаагийн season таалагдж гин үү? Итгэхлээ хуваалцаарай. Манай шинэ оролцогч ямар байна? Шинэ оролцогчийг нэрээ та хэд нэг яагаад гаач. Шинэ оролцогч унтж. Шинэ оролцогчийг унтчих сэрээчлээ. Шинэ оролцогч ерөнхийдөө хасчмаар байна уу? Энтэй ер нь ромаас үсэх. Энэ ер нь хин нэгтэй. Өөр нэг пүүдл байна уу? Тий. Яна нар унтаад шүү. Шинэ оролцогч цэрээрээ. Шинэ оролцогч цэрээрээ. Манай энэ шинэ оролцогчтой ингээд романс үүсээд ингээд ямар нэгэн энэ шинэ оролцогч ерөнхийдөө хэр хол явна гэж та хэд бодож байна. Манд эсвэл хүү энийг яах вэ? Тий энийг манд нийлсүүлэх үү яах вэ? Эсвэл хэдүүл ярьж байгаа хасаа ичих үү? Тэгээд энэ удаа битээр дуусгая. Тэгээд лайк, subscribe, comment таад юу гэх мэдж байгаа. Тэгээ энэ олон дугаарыг битээртэй цугүйж реакшн хийсэн та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгээрээ дуусчих байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Бай. Окей. За бай. Баяртай гэрэлээ. Бай.